Яагаад нэг хүнд хийм үнэхээр гоё болдог. Нөгөө хүнд огт зөгтгүйг мэдхүү. Хариулт нь долгиондоо биш, онцлогоондоо байдаг. Үсний ширхэг зузаан гэмтэл, өмнөх будал, өмнөх хийм, нүүрний хэлбэр, хүсэж буй стил, имиж, эдгээрийг бүгдийг нь харж байж л ямар долгион хамгийн гоё суухыг шийддэг. Зөв оншилбол үс илүү амьд, эзэлхүүнтэй, зохицолтой харагдана. Харин оншилгоог алгасвал хүссэн үр дүн гарахгүй байх эрсдэлтэй. Тиймээс би хийм хийхээсээ өмнө үс бүрийг нарийн оншилж, тухайн хүнд хамгийн тохирох долгионыг сонгодог. Таны үсэнд ямар долгион хамгийн тохиромжтойг коммент дээр бичээрэй. Эсвэл зураг явуулаарай. Гоё хийм санамсаргүй бүтдэггүй, зөв онцлогооноос эхэлдэг.